Өнөөдөр одоо ажил их үсэн эрэлт группийнхаа нийт одоо ажилчдаа зориулаад өөрийнхөө болон байгууллагынхаа бизнес Facebook профайлыг хэрхэн хөтлөн явуулах, за ялангуяа төлбөр сурталчилгааг хэрхэн яаж хийдэг талаар мэдээллийг маш ойлгомжтой байдлаар видеогоор та бүхэнд how to video хийж үзүүлэхээр бэлтлээ. За яг одоо би өөрийнхөө Facebook профайлыг оруулчихсан байна. За Facebook профайлаасаа page буюу Startup Terminal их Монгол комплекс гэдэг тэргүүтээ хэд хэдэн Facebook пэйжийг хөтлөн явуулдаг. За тэгвэл өнөөдөр Startup Terminal Facebook пэйж дээрээсээ аль нэгэн постыг за хэрэглэгч үйлчлүүлэх зориулсан постыг яаж одоо буст хийх вэ? Буст хийхдээ тэрхүү одоо сонголтуудыг их хамгийн одоо зүйтэй оруулах тийм боломжуудыг би бас та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Ер нь бидний хувьд болохоор маш их тийм одоо төлбөртэй сурчлагаануудыг бол бизнесийн салбарт хийдэг. Гэхдээ audience буюу одоо target audience зорилттой зах зээлийг зөв тодорхойлж чадаагүйгээс үүдэлтэйгээр тухайн видео бас хүмүүс сайн хүрч чаддаггүй. Тухайн постын reach болон engagement гэж хоёр зүйл нь бол сэтгэл хүрхээр байж чаддаггүй. За reach гэдэг нь өөрөө тухайн постыг ямарваа нэгэн байдлаар харж байгаа хүнийг бол тоог харуулдаг. Хин нэгэн хүн утсаараа болон компьютероор тухайн постыг гүйлгээд явж байхад нүдэнд нь харагдана л гэсэн үг. Engagement гэдэг нь тэр тухайн пост руу лайк дарах, комент одоо бичих, аль бас шеэрлэх магадгүй тухайн пост руу дотгошоогоо дарж орсон тохиолдолд engagement гэж гарч ирдэг байгаа. Тэгэхээр аливаа пост болгоны engagement reach-ийг маш сайн харж байгаа. Гэхдээ жишээ нь энэ дээр болохоор энэ пост жишээ нь 23953 хүнд хүрээд үүнээс 1733 хүн engagement буюу ямарваа нэгэн байдлаар шеэрлэх, лайк дарах, комент бичих, за өөртөө хувьдаа одоо хадгалж авах гэх тиймэрхүү үйлдэлүүдийг бол гаргасан байна гэсэн үг. За органик байдлаараа замун бустын одоо постуудаас тухайн постын одоо чансан харагддаг. За одоо хэдүүлээ хамтдаа нэг постыг буст хийх гээд үзье. За өөр пэйжнээс шеэрлсэн постыг буст хийж болдгоо байгаа та бүхэн харж байна. Boost unavailable гэдэг тухайн пэйж өөрөөсөө оруулсан шеэрлээгүй оригинал контентийг бол буст хийх боломжтой байдаг байгаа. За энэ өчигдөр оруулсан энэ орчуулгын мэдээлэл байна. Startup Terminal-ын вебсайтанд тавигдсан мэдээллийг энд линкийг оруулсан байна. За энэ манай өөрийн бүтээгдэхүүн контент учраас буст хийж болно. Одоогийн байдлаар органик байдлаар 456 түрээд 43 engagement-тэй байна. За энэ бол хангалтгүй гэсэн үг. За тэгвэл буст пост хий гэсэн тохиолдолд за ерөнхийдөө дэлгэцээ би жоохон жижигхэн болгочихъя. За одоо илүү сайн ойлгомжтой харагдаж байна. Ингээд буст постыг дэлгэцсэн маань ийм байдалд харагдаж байна. Desktop news feed гэдэг нь тухайн хэрэглэгчдийн одоо компьютер дээр хэрхэн яаж пост харагдах үнцийг харуулж байна. За үүнийг солиод mobile news feed болохоор гар утсан дээр тухайн сурчлагын пост ямар байдалтай харагдах үнцэг харагдаж байна. За үргэлжлүүлээд энд хоёр сонголт байгаа. Та хүмүүсийг өөрийнхөө вебсайт руу явуулмаар байна уу? Аль эсвэл өөрийнхөө оруулсан буст постэнд хариу реакц үзүүлж, комент бичвэл шеэр хийлгэмээр байна уу гэдэг. Энийг сонгосноо илүү үр дүнтэй. За доошлолоо audience буюу үзэгчд, хандаж байгаа үзэгчд үүн дээр одоо edit буюу заавал одоо өөрчлөлт хийх нь зөв. Стандарт тохиргоогоор болохоор 18-аас 55-наас 18-аас 65-наас ч гэдэг юм уу маш тийм ерөнхий байдаг байна. Тэгэхээр үүнийг бол edit хийгээд тухайн пост чи хэн үзэх боломжтой магадaltaй тэр хүмүүстэй зориулсан дээр за жишээ нь Монголд бараа бүтээгдэхүүн үйлчилгээ өөрийнхөө контентийг хүргэж байгаад мэдээж Монгол гэдэг сонголоо. За мөн Улаанбаатар тэгээд Батар сонгоцсон. Улаанбаатарт. За одоо энэ дээр болохоор маш чухал зүйл байдаг нь болохоор ингээд зорилттой зах зээл гэж байгаа. Үүн дээр demographic interests of behavior гэдэг demographic гэдэг нь ямарваа нэгэн байдлаар хүн амын аль хүн ам зүйд хүрэхийг хүсэж байгаа, ямар ашиг сонирхолтой, ямар тамирчныг шүтдэг, ямар спортыг үзэх дуртай, компьютер ном унших дуртай гэж гэдэг юм уу. Тухайн одоо хэрэглэгч постыг уншиж байгаа хүний харилцаа, хандлага одоо байдал тулгуурласан юм одоо сонголтууд байдаг. Үүн дээр чинь хэрвээ та би өмнө ч бас нэг видеон дээр ярьж байсан та спортын хувцас хэрэглэгч гэдэг юм уу? Аливаа эсвэл пүүз одоо чи зарах гэж байгаа тохиолдолд LeBron James гэдэг юм шивэд оруулаад авчих хэрэгтэй. Тэгэхээр LeBron James гэж сонгохоор
Монголд Улаанбаатар хотод LeBron James-ийн одоо пэйж яг оригинал LeBron James-ийг лайклсан одоо ийм 130 мянган хүн байдаг юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүс бас пүүз авах сонирхолтой байж магадгүй. Ягаад гэвэл LeBron James Los Angeles Lakers гэдэг юм уу те. Ингээд оруулчихаар энэ том маань ингээд илүү бүр нарийн хвчилж өгöd байна л гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар бол нөгөө өөрийнхөө зорилттой зах зээлийг зөв тодорхойлох хэрэгтэй. За энэ бол жишээ учраас буцаагаад тусдаг жишээ. За мөн та одоо жишээ нь үл хөдлөх хөрөнгөч гэдэг юм. Үл хөдлөх хөрөнгө зарган борлуулах гэж байгаа, түүнийг түрээслүүлэх гэж байгаа бол аль болох residence гэдэг юм уу. Хансаг одоо тийм гоё apartment одоо нэрийг бол бичвэл бас их зүгээр байгаа. Ижил төсөөтэй гэсэн. Тэгэхээр apartment гоё апартментуудад лайк дарсан тийм хүн бас байдаг. Гэхдээ Улаанбаатарт ч гэх юм уу яг одоогоор бол яг тийм олон одоо энэ сонголтыг бас хийсэн хүн одоохондоо байхгүй байна. Тэгэхээр энэ хэсгийг бол ерөнхийдөө орхиж болно. Монголдоо Улаанбаатартаа. За Улаанбаатар гэх Монголиа. За энэ дээрээ заавал апартмент гэдэг. Энэ бол зөвхөн жишээ шүү дээ, тий. За жишээ нь та камер зарах гэж байгаа, видео камер зарах гэж байгаа. Эсвэл камертай холбогдолтой бүтээгдэхүүн үйлчилгээ зарах гэж байгаа. Камера гэж сонголоо гэхэд хүн камер дээр одоо лайк дарсан ч гэх юм тийм хүмүүс маань гараад ирнэ. Аль эсвэл Adidas-ийн бүтээгдэхүүн зарах гэж байгаа. Эсвэл Adidas-ийн ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах. Энэ Adidas-ийн бараа бүтээгдэхүүнтэй постн дээр лайк дарж исэн хүмүүс дээр таны пост очиж харагдана л гэсэн. Тэгэхээр илүү одоо нөгөө хүртээмжтэй масс цацаад 2-3 сая хүн рүү тэр хүрч чадахгүй, оргил цагаар хүрч чадахгүй пост оруулж ирсэн дор яг тэр зарах байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгээтэй холбоотойгоо keyword гэж ярьд юм л та. Энэ түлхүүр үгнүүдийг сонгоод оруулчихвал их зүгээр байдаг. Adidas за мөн additional нэмэлт сонирхолтой ямар хүн байж болох вэ? За таны пүүзийг авах магадaltaй хүн ч одоо жишээ нь single ч гэдэг юм уу тийм байдлаар байж болно. Ийм байдлаар одоо зорилттой зах зээлээ сонголт таны пост илүү хүнд бас хүрэх магадлал нь байдаг. За ингээд хамгийн гол за дээр нь хугацааны хэсэг бас байгаа. Хугацааны хэсэг за миний хувьд болохоор хөвчлэн стандарт тохиргоо гэхээс илүүтэйгээр өөрөө мөнгөн дөнгө энэ дээр бас бичээд өгч болно. Жишээ нь $3 ч гэх юм уу $3-оор 4 өдөр гэхээр хэтэрхий бага мөнгө байна гэж гарч ирж байна. За ер нь бол Facebook-ийн зөвлөгтэй increased iteration буюу аль болох 4-өөс хамгийн багадаа 4 өдөр 4-өөс дээш өдөр сурталчилгааны пост оруулах хүнд илүү хүрдэгэ гэж бас санал болгож байдаг. За тэгмээ 4 өдөр өдөрт $3 гэх юм бол $12 гэсэн үг. 4 нь $12-оор нийт ойролцоогоор бараг цагаар 4300-аас 12000 хүнд миний оруулсан сурталчилгааны пост нэг өдөрт хүрнэ л гэсэн үг. Түүнийхээ төлөө би 2020 оны 4 сарын 7-ны хүртэл $12 зарцуулна. Ийм байдалтай буст постыг хийвлэх зүгээр. Тэгээ ер нь та тогтмол бас бараа бүтээгдэхүүн үйлчлэгээс туршлагад буст пост юу хийдэг бол өөрийнхөө одоо энэ өөрийнхөө пэйжэн дээр лайк дарсан хүмүүс гэхээс гадна тухайн одоо оршин сууж байгаа амьдарч байгаа чек-ин хийж байгаа газруудад чинь байгаа хүмүүс энэ сонголт үсэх зүгээр. 30 майл буюу 30 бэрийн. За Улаанбаатар стартап терминал пэйж одоо хаана байдаг гэхээр их Монгол офис буюу Баянзүрх 4-24 дугаар хороо тэгвэл үүнээс 30 бэрийн радиустай газарт би одоо ямарваа нэгэн байдлаар чек-ин хийсэн, лайк дарсан, тэнд одоо байрлаж амьдардаг хүмүүс зориулж пост маань харагдана гэсэн үг. Тэгэхээр энэ сонголтуудыг та бас аль болох хэрэгжилж байгаарай. Аль эсвэл ерөөсөө target audience гаргаад үүнийг эдитлээд түүнийг хадгалчих хэрэгтэй. Тэгэхээр дараа нь та ямарваа нэгэн байдлаар boost post гэхэд таны ингээ байнга ашигладаг уламжлалт постууд чинь одоо зорилт зах зээлүүд гараад ирнэ гэсэн үг. Ингээд за бүх мэдээллүүдээ шалгаж дууслаа, харлаа. Тэгээ энэ дээр байгаа нэг анхааруулах тэмдэг байна. Энэ бол сүүлийн үед коронавирус гарсантай холбогдолтой гарч ирээд байгаа. Юу вэ гэхээр таны оруулж байгаа пост маань ямар нэгэн байдлаар хүний эрх зөрчсөн ч гэдэг юм уу, гүтгэлгийн шин чанартай ч гэх мэт тиймэрхүү зүйлүүд байж болцсошгүй учраас хаяа механик байдлаар Facebook-ийн зүгээс тухайн постыг шалгадаг буюу ревю хийдэг. Коронавирусын улмаас ревю одоо хугацаа бага зэрэг уртсан байгаа шүү гэдгийг сануулж байна. Ингээд boost авчиг дараад тухайн одоо сурчлагын пост аль биесээр ажиллаж эхлэх гэсэн үг байна.